Хаяа влог. Гэртээ ирсэн. Гэртээ амрал гэрээс гарахгүй гоё дөө. Гэтэ солонгос төгөөсөө бүр амар бөхчм. Тэгээд гарыг гисэн ч бүр ингээд л хүс бурцаагаал бүр ингээд ламсаад авчтал амар ядраал дэлгүүр хооронд л амар ядарч. Тэр ер нь өглөө бүр эрт 1:05 6 гэл яг нар хөөрхөс өмнөсгөөл нар жаргасны дараа орой морой гарвал боломжийн заяа. Тэгээ өдөр бол хэрэггүйнд бол өстой гаралдаг. Тийм л цаг агаартай байна. Тэгээ өмнө нь болохоор жирэмсэн биш бахтай яг нэг солонгосын хаалганыг тэгж бүр амар сүртэй мэдэрдэг байж байгаа. Тэгэл нөгөө яг өдрийн ид цагаар дандаа дотор ажилтай. Тэгээ өглөө гараад орой гэртээ ирдэг. Яг шөнө кондишн асаах онцчаар ямар нэгэн тийм нэг амар хэцүү зүйл байгаад байдгаас аахгүй юу? Хааны гарч ороход л юм гэхээс. Тэгээ дээрээс нь тохоо ид чинь бас би тохоор биш байсан болохоор ганц биеэрээ байсан болохоор тэгээ чуул байгаад байдээс. Энэ зам бол яйцтай жинхэнэ зоныг мэдэрч байна да. Тэгээд тайдад би амар хөөл бус юм хойж хөөл бусан ч одоо хайшин ингээд юу яасан заяа. Би нөө Монголоос ирэхдээ ингээ ачаага бэлдээд тэгээд нөө мят чинь нийт том ачаа 23 кг-ыг зөвшөөрдөн штэ. Тэгээд тэгсэн чинь очоод би жингээ юу ачаага жинлүүлсэн чинь 35 кг болоод тэгээд юу яахчихсаахгүй нөгөө урлаанд бол чигээд скотчд бол чигээд тэгээд тэгсэн чинь тэр ах 35 кг болж штэ. Орохгүй 32-ыг л хамгийн дэтэл нь авч явж болдог нөгөө одоо нөгөө илүү хичээний мөнгө төлөөдгээд тэгээд 3 кг ачаага ихжих ачаа руу жихэд нөгөө би ихтэй хамт ирсэн юм жаа. Тэгээд ихжих ачаа руу жихэд тэгээд 32 болгоод тэгээд илүү ачааны мөнгө нь 100,000 төгрөг болоо. Тэгээд ирсэн аахгүй. Тэгээ гол нь нөгөө нэг миний ачаан дотор амар нөгөө 20-д бараанууд байгаа юм чинь борц. Тэгэл нөгөө ааруул цагаан идэ бүр нөгөө энэ хоормог заяа. Тэгээд аргал хомоол заяа. Бараг нэг Монголыг төрж ихтэй. Чимдандаа яваад ирсэн. Тэгээ хэрвээ миний ачаа зардрахлах юм бол яана нөгөө хамгийн мал хурааглах штэ. Тэгэл тэр чинь бөө мөнгөөр л авсан. Тэгэл мөнгө төлж мүлж авчирч байгаа болохоор ачаам л гайг гарчаасаа гэл залбираал. Тэгээ бас нэг орой шөнийн нислэг юм чинь гайгүй байгаасаа гэлээ өөх дотроо бодож байсан аахгүй. Тэгээ хараа хашгүй ямар нэг асуудалгүй гайгүй гараад ирсэн. Тэгээд тэрэн дээр айгүй адтай. Тэгээ нөгөө нэг хормогоо яаж өчөрсөн бэ гэхээр энэ чинь нөгөө бараг айрах шиг болохоор ингээл юу яаш тэ нөгөө сэгсрэгтэй л хэрвээ шууд задлах юм бол ингээл пүр гэл ингээл дэлбэрнэ. Тэгээд угаасаа эрэхтэй нөгөө тас хөлдөөгөөд тэгээ угаас замдаа тэр чинь гисэн штэ. Тэгээд эрэнгүүтээ дахиж хөлдөөгөөд тэгээд ёроолын хэсгийг ингээд нөгөө нэг цаасны утгаар зүсээ тэгээ том тогоондоо хийгээд ингээд гисгээд тэгээд ууж байгаа. Тэгээд нэг жоохон хөтгөн болохоор шингэлээд ингээд тустай хойлоод ингээд нөгөө кофений аяандаа игээд ингээд уугаад байгаа өдөртөө нэгийг. Тэгээд одоо эн чинь төртлөө уун гэж тооцоолоод ер нь гамнаж ууж байгаа. Угаасаа ихтэй нэг доор бас их хэмжээгээр ууж муугаад дэмийдэг гэд тэгдэм билээ. Тэгээ нэг тиймэрхүү сонтой. Тэгээ өөр чин одоо виз мэдээ сонгуулах ажил байна. Тэгээд нөгөөдөр хяналтандаа орно. Энэ нэг тиймэрхүү л сонтой байна да. Манайх нэрээ сонноос намайг явсны дараа зургттай болсон. Ер нь зургт үддгээс ахгүй. Тэгээ одоо ер нь хүүхдтэй алж амж байгаа зургт мургттай алхий. Би бас гэртээ их цаг өнгөрөөж байгаа юм чинь тэгээ зургттай болсон. Энэ айгу хөөрхөн ингээл нөгөө өрөөгөө бас дүүгээ аваа явчих болохоор айгу амарлал юм байна. За цөв ижид энэ хэцэн гурлаа юугаас гэдэг юм хаарчихлаа. Миний цөв нь жоохон царамт болчлоо. Тэгээ яг хамтан дайж уушууж гэж. Тэгээ массажны зүтрхэж жагаад тэгээ нөгөө нүүр үзэндээ сайхан массаж хийнэ. Нүүрэндээ массаж хийчихэд сайн маск тавьчлаа. Тэгээ би ер нь яг үсээ угаадаг өдрөө ингээд шавар маск төрчихтэй байхгүй. Тэгээ тусан орохтой хамтд нь уучвал амар санагдаад тий. Тэр нь үсээ би чинь нэг 7 ногтой 2-3 удаа. Яг ер нь бол өнжөөд нэг угаадаг байхгүй. Тэгээд шавар маскаас нэг өнжөөд нэг тавьчихдаг гэх юм уу. Энэ нэр айгу гоё юм л шүү дээ. Би
Би нэг өмнөх влог дээр шампань захиалгатай энэ хамт ирцээсэн шин. Тэгээ нэг хуухны спанд оронгууд яг эхлээд ийм юмар ингэж гоё массажлж өгдөг юм лээ хуухаа. Тэгээ энэс гоё юм лээ. Тусад нь бас тайд аваад гоё ингэж массажлал гоё юм биш үү. Өөр ямар амир халах юм бэ? Дусан дор хэмжин гэж дөө кондишн унтраац аахгүй. Тэгсэн чи бүр халууцаад. Нөгөө Instagram дээр нэг рeel гүйлгэжсэн чинь юу гэсэн юм лээ. Нэг охин нөгөө солонгос өсчөнд л орчлаа юм шиг л да. Тэгээд солонгос өсчнээс сууж байгаа ингээд манай монгол охтууд үсээ 7 өнөخت нэг 2-3 удаа угаадаг гэдэг аахгүй юу. Солонгосчууд яадаг юм аадгүй. Би монгол охтуудыг тэгээд харна бүр гайхаад идэв төрчтэй ихэр болоод өнөр мөнөр гараад хэрт түм мөчлөм мэдгүй амарсан нэг тиймэрхүү хэрцээс байхгүй. Тэгээд өөрөө монгол хүн бижээж монгол охтуудаа амар тэгж мэгж яриад. Үгүй угаасаа ер нь 7 өнөخت тэгэл 2-3 удаа угаал гэж зөвлөдөг гэдэг мэдгүй. Надад л тэгж угаахаа нэг тэгж амар хэртээд одоо тэгэл нэг амар өнөр мөнөр гараад. Тэгээд байгаа юм бол зүгээр л санагдаад идэв шүү дээ. Тэгээ бүр 10 жил байхад за 10 жилд ч яхад юу ч ээж дээ. 7 өнөخت бараг 1 миг за нэг хаа нэг 2 моёр л угаад байсан шүү дээ. Яг тэр бол заваа л байсан л та. Тэгээ хүүхдээс болохоор нэг тоодоггүй байсан юм болоо. Тэгээд яг томроод ирэхээр 7 өнөخت нэг 3-4 даваал ер нь бол баг зэргийн тослог хүсэнд хууханд байх хэрэгтэй гэд тэгээд идэв шүү дээ. Тэг мэдгүй надад бол нэг 7 өнөخت тэгээд угаачаад зүгээр санагдаад идэв шүү. Заавал нэг аим өдөр болгон гоо гэхгүйгээр тэгээ нөгөө өсч нь болохоор зөвлөж байгаа. Энэ уус болгоны усны чанараас шалтгаалаад өөр өдөг болохоор солонгост бол өдөр болгон угаахаа зүгээр мөхөрчлөм мэдгүй нэг тиймэрхүү яриалах шиг сэтгэл. Гэтэ нэг ингэж ярьдаг хүмүүс жоохон надад онцгой санагдаад идэв шүү. Одоо нөгөө бусад хүмүүс тэгээд идэг би лав тэрэг болтгоо би лав ийм гэл амар тэгж мэгэд ахаар жоохон тэнэг санагдаад идэв. Одоо жишээ нь ингээл яа энэ нөхдөөдтэй амар нүрэ бодхоо би өстө нүрэ боддгоо шүү ч гэдэг ч юм уу тийм. Гэтэ боддгоо л одоо тэгэл бодохгүй л хэвчтэй. Тэгэл амар хаалгаа хэлгсэн охт тэнэстэй амар хаалгаа хэлгсэн би өстө юм хаалгааг дэмждэг гэл гэдэл дэмжихгүй бол тэгэл тэрлээцтэй. Заавал нэг амар өөрийгөө дөвлөх гээд байгаа юм шиг бусад хүмүүсийн нэг сонио өөрөөсөө дор гэдж байгаа юм шиг нэг тийм сонио өгүүлбэр хэлээд идэг хүмүүс жоохон санагдаад тий. Амар хобцдаг. За хувьдаа өөртөө анхаарал тавьчлаа. Ой. Тархалсан ч гэсэндээ ямар амтэн те. Яа энэ ихтэй гоё юм аа. Үний хуух ер нь миний ингээ хуух амар тийм бамбалцаад байна гэдэг тэгчихсэн нөгөө би нөгөө бариулахад ингээ хөөрцөн яатан минь гэдэглээ ингээд нэг хаванцан гэх юм уу толгой хуух хүртэл хаванчдаг юм шүү. Тэгсэн мэн гэдэгээс ингээд ячаар бас гоё л байна. Усан орчоод бие тусалчлаа. Би Монголоос ирэхдээ юм тас авчирсан нэ сүлтэйгээд энэ болохоор гоё өнөргөө юм блэ н одоо нөгөө сүүлний өнөр авахгүй. Тэгээ бас ийм тас авчирсан. Энэс хоёр шиг авчирсан. Энэ болохоор бүр яг нөгөө нэг ориг сүүлний өнөртэй юм блэ. Тэгээ тэрийг дуусгаар энийгээ биендээ төрчихье гэж бодож байгаа. Өмнө нь бас нэгийг дуусгасан. Ирээ шууд нөгөө алдарт холооны цагаа захиалж бас өнөөдөр 2 дахь өдөр нь. Энд чинь бусад холооны цагаад бол бас арай үнэтэй идэм лээ шүү дээ. За найзтайгаа уулзах гад гараа явж байна. Өнөөдөр халуун тэгээд жоохон бүрхөгдөө болохоор бас нэг гайгүй нар шараад байхгүй. Тэгээ замдаа авахгүй нэг холооны цагаас авлаа гараад ирсэн. Надад цэцэг өгсөн. Энэ ундаа их шүү дээ. Сая гэрте орж ирсэн аахгүй бүр ийм амар хөлбөр цаасан цаа. Яа амар халуун байна. Яг сав усан дор.
Нара өмнө гоёс ирсэн харуул ингэний харуул гээд энэ өстэй гоё юмтай. Амар зөвлөн аманд орол дотроо л одоо энэ сүүлчийнх нь дуслаа. Би Монголоос ирэхдээ лавшаа гомтой ирсэн нэрээ. 3 төрлийн. Тэгээд энэ болохоор эндээ бас нэг юм шүлний амтлагчтай юм байна өстой. Би нэг сая л анзаарлаа. Нөгөө ирснүүд юм хараад. Нөгөөдөгт наахгүй байна. Нэг шүлний хүч гээд бицээ энд нь юм амтлагч арталт нь байд юм шүү дээ. Энэ шүлний хүч гээд. Тэгээд энэ 3 гомт ирсэн. Энэ болохоор сонгонтой тулангаа. Ямар гоё нөө тийм гомтой банштай шүл идмэр санагдаад. Банштай шүл хийж юм. Тэгээ бас ийм амтлагч авсан би. Ямар амтлагч вэ гэхээр ийм борцтой шүлгээд. Энийг одоо хийгээд тэгээ гоё. Борцны амт. Би ч угаасаа ихтэй борц хийсэн л аа л да. Тэгээ жоох махтай байсан. Тэгээ энэ амтлагчийг бас туршиж үзье гэж бодож байна. 마이크 좀 전달해 주세요. 말씀 드릴래. 네. 안녕하세요. 저는 고1 딸아이를 둔 엄마인데요. 어레이스니크. 전방에 생긴다 가지고. Өглөөд хоёр эмнэлэгтээ үзүүлж хяналтандаа орчоод тиймэргэд сая явчлаа Таиланд. Тэрж хоолунд хийгээд хийж гэж өчтөрөөс нь өшөлтөөл хөргөчөнд итсэн тэрийг халааж идчихээ дэмрэд яваад өглөөрөө нислэгтэй орой 6-аас нислэгтэй тэгээд түрүүхэн гаргаж өгчөөд тэгээд би одоо ганцаараа юу вэ гэж бод өсө бүр орой манай их ажиллаад ирчээ тэр дэмрэдэг эртэл надтай хамт хэд хоног байхаар болсон тэгээд ганцаараа үлдснэх хоол захиалчихлаа гэж нөөсөн тэгээд нэг мэрэгд намайг нэг хорлогон нарснаас битээ янз бүр юм идэхэд тэгээд аахгүй. Тэгээд сая явахта хүнс аваад өгсөн. Тэгээд би болохоор нөгөө ойрт жажами идэг болохоор гоё жантайгаа мэдмэр санагдаад захиалж авлаа. Тэгээд ямар юм бэ те? My heart ирсэн. Тийм өндөг. Энэ хэрэг зүгээр та жампоны шүл танзуугийн соус нь ганцаараа арай их уу арай ховдоггүй би танзууг бодлоо ямар төртэй 짜잔 나도 잘하는 게 있다. 대배하다 ингэж арай мэдгүй